Багшин тонголоо. За багшин тонголоо. Найз нь жоохон бүрсэлтэй байна. Тэрээс би шийд. За өнөөдөр хянах газрын төлөөлөгч надад уулзаад санал тавиад. За юу гэн? За чамайг матах юм бол намайг хянах газрын төлөөлөгч болох юм бах уу? Угаас тэр юу гэж би хэлсэн. Би инээд хүрээд. Би Макс. Янз болчих. Атэр бас ирээд. За чи юу вэ? Бидний хэллээ. Яруу найрагчид бид нэгнээ матдаггүй. Бид нэгнээ магтдаг юм аа. гэж хэлсэн. Болж мохогийг. Зя. Бахмасэ. Яа чамдаа найзтай. Зя. Хоёрт уран бүтээл онгод тэнгэр юу хайрлав? За найз нь одоо онгод дарс хоёрынхаа ааганд одоо белораад энэ бодрол дундаа хөөдөл явна да олон сайхан шүлэг тэрлээ найз. Найз бас шүлэг тэрлээ. Үгүй яах вэ? Сонсё. Цодон дундаа зурс хийсэн яах мөрт юм да? Ой янз бүр чамд сонсоё гэж бодоод байна. Зя. Ингэж явах юм. 10 давхар барилгын арматур төмөрчи юу хэлнэ вэ? 1 хужаа, 2 хужаа, 3 хужаа. Самурай нутгээс хаягдсан саарл пүрчи юу хэлнэ вэ? 1 Вьетнам, 2 Вьетнам, 3 Вьетнам. Эрүүлжүүлэхийн эвдэрхийн наачи юу чихэрнэ вэ? 1 Монгол, 2 Монгол, 3 Монгол. Баярлалаа. Чи задраа бичиж хэлчихээ хөөе. Ой, би чамаа мэдсэн юм аа. Чи бол энэ утга зохиолд чимэг шүү. Чи хоосон толгой биш. За нэг бичиж. За найз нь сүүлийн үед одоо аваа зүүн хувьд одоо нэг юм шүлэг тэлээд байгаа. Их сонирн байж магадгүй гэж сонсъё. Бомболж гин, тумболж гин, бомболж гин. Хөөрхөн охин тэр дор шоулж гин. Харин минийх тэндэн бомболж гин. Агуу юу? Хотлоогүй яваад. Чимэр задгаа. Энэ яруу найргийн он жилүүдэд бас нэг юм бодоод байгаа юм. Гадаад үгийг монгол үгтэйгээ холбоод сайхан утга санаа гаргаж ирэй гэж. Сонин. За чи нэг сонс. Өнөөдөр аасан гариг шоудахад таарсан өдөр. Энэ өдрийг сайхан гин. Энэ тэндгүй бараар тэн. Агуу. Ярихэнгүй чи бүр хонгод тэнгэртэн дээшээ бүрнэ. Нэг зүйл вэ? Баар шууд хандраад чи юу гэсэн? Юу сонсоогүй гэх юм? За найз нь одоо энэ хүндэл гэж хэлэхэд чамд хэлье. За. Хороотой Америк сэтгүүл уушаа та. За энэ дээр гарч баа гэж. Манайхаа ресторантай их төстэй. За манайд бол ресторан шөнийн 8 цагт одоо хаалгаа хааж байгаа нь тэнд бол шөнийн 10 цагт хаалгаа нээж байгаа. Тэгээд одоо энэ жүнжтэй хундаг дарсаа сайхан тулгаж явгаад шөнөngөө бүжил. За тэр үйл явдлаа шоу дарс гэдэг шүү. Чамд хэлээ. Энэ Америкч нь шүү дээ. Манай дайсан. Империалист тоо. Чи энэ орс зүрхэлт ах нарын яруу сайхан орс хэлийг ашиглаж бичмээр байхгүй. Чи хэлгүй нөө. За найз нь бол сүүлийн үед одоо их бичиж тэрлээд байгаа. Алив. За энэ. Орс үгний давтамжтай. Тэгэд энэ бол нэг үгний цаана нэгчгээд олон утга санаа байна. Зөв. За чи юу ч гэсэн энийг одоо энэ миний нөгөө тэгтэл шүү дээ. Миний бүх бүтээлүүд одоо энд мэн байгаа. Бэхэн хатаагүй яруу найргүй. Чи хэлээгүй. За энэ писта байсан писта гараад байгаа. Писта чигээр үлдэнэ. Писта. Ямар агуу ичээвэ. Миний энэ шүлийг юу ч гэдэг. Одоо үеийнх энэ үеийнх маань ердөө ойлгохгүй. Яагаад ч ойлгохгүй. Ухаан өрөхгүй. Ухаан хүргэж болно. Гэтэ энэ нэг үгний цаана байгаа энэ утга санааг ойлгохгүй. Одоо энийг магадгүй 30-40 жилийн дараа 2017, 18 онд ойлгох таа гэж би одоо мунхаг оюунда бодоод байгаа юм. Үгүй энэ түүнээс хойш ойлгож мэднэ. Одоо найзынх нь одоо
Агуу. Агуу юм аа. Найзын одоо тэхэн хатаагүй яриа наар хөө. Андаа заадгаа биз. Энэ дэвтрээ найз нь болоод их нэртэй ч өгдөггүй. Халагдсан. Хаги үгүй. Чиний бүхшүүлгүй. Ос хаяа зурчлаа. Чиний бичиг. Нөгөө задгаа шүлгүй бүгд энд бай. Бүгд. Энэ тархичханаас гарсан одоо бүх Жинхэнэ матлуугаар юм байна да. юу нотлох баримт вэ гэж байна. Хайж нэ одоо цохиолын хяналтын зөвлөлийн төлөөлөгч болсон. За. Чамайг матцсан. Яасаа гинэ чинь. Одоо үгүйс батлсан. Одоо чамайг матцсан юу? Яасан 20-д шүлгүүд битсэн шүү дээ. Одоо ингээ хацтай энэ байгаа шүлэг бүгд чиний шүлэг. Чи задгаа. Задгаа үчиваа чи. Ийм байгаа чи урд нь ийм байгаагүй. Сэтгэлийн талбайд минь байгаагүй. Чамтай байсан нөхцөл хосон хий байгаагүй. Өрөөсөн болоод эзэлчин байгаагүй.